Зяг сайн байцгаана уу guys. Энэ удаагийн бичлэгээр Tokyo Revengers Season 2-ын төгсгөлийн партиг ярьж өгөх бэлдсэн байна. Зяг бичлэгэндээ орцгоё. Өмнөх бичлэг дуусахад Тайжу Юзухаг зохиод дуустдаг. Тэрнээс ширцгаая. Юзуха босч ирээд ахиад хутгаа баринд дайрахад Тайжу шууд л зохиод авна. Такемичи урдуур нь орж хамгаалах гэсэн боловч мөн л Тайжу зохиод авна. Түүгээрч болоогүй ардаас нь санал шийтгэн тэр. Юзуха босч ирээл ахин хутгаа барихад Мицуя ирж түүнийг болиулаад Тайжутай зодтолно. Үнэхээр гой зодон болохоор би тайлбар хийхгүй явлаа. Гэхдээ яхаа аргагүй Мицуя барахгүй байдаг. Гэтэл Мицуягийн ард Инупи гарч ирээд төмрөөр зөхиод авна. Мицуя буцаад босоод ирсэн боловч хөл дээр арай ядан л тогтож байлаа. За бичлэгийн чин төр зогсоосон дуучлаараа би нэг энэ Итаг гэдэг нэг цуг нээсэн. Энэ цуг дээр болохоор цаашдаа тоглоомын видео болон бус стримүүдийг явуулах шүү. Тэм учраас ороод subscribe дараад өгөрөө гэж хүсэж байна. Доор комментоор линкийг үлдээч. Баярлалаа. Харин дараа нь Чи буюу Такемичи хоёр сугны үсийг аваа зодтолтно. Харин Акай Мицуя хоёр Тайжугийн өдөөс дайран гүрэхэд нэг л мэдсэн Мицуя ганцаараа байдаг. Тэгээ Тайжу дарваатлаа нэг зөвхүүлээд газар унахын тэр. Харин үеэр Такемичи Чи буюу хоёр ч мөн зодуулж байх ба Хаккайч хутгаа аван Тайжу руу дайрах гэхэд Такемичи мөргөн болиулаад Тайжу руу дайрна. Энэ үнэхээр л аимшигтай яргалал болох тул би тайлбарлахгүй. Такемичи эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцээр Тайжу руу гүн очихдоо болсон бүх явдлаа бодон өөрийнхөө бүх хүчийг шингэн зогсно нь Тайжуг зохиж чаддаг. Мөн Тайжу зохиулаад газар сөхрөө унахын тэр. Нөгөө Хаккай ярьж байсан би өдийг хүртэл Юзухаг хамгаалсаар ирсэн гэдэг үг нь бүгд худал байх ба ярьсан бүхэн нь яг эсэргээрээ бөгөөд түүнийг энэ хугацааны дуршид хамгаалж ирсэн хүн нь ингээд Юзуха юм. Гэхдээ нарчаагүй байдлыг нь сонсцоход бүгд түүний талд байсан юм. Хариу үнийг хараад Хаккай ахаасай хайцаа даван туулж зориг ороод цамцаа тайлж авч хидэд Тайжу дээр очиод шууд л зохиод авна. За дэлийдл бийц одоо. Тайжу толгоогоор нь шалан зад цаваад үргэлжлүүлэн ээлж дараалан шалттай хавсарж нүдчихлэн. Гэхдээ Аккай бууж өгөлгүй ахин л босч ирэн тулална. Гэхдээ яагаад ч бардаггүй байх ба Такемичи болон бусад найдвараа алдах үед Майкигийн байкны дуу хангийн саар гадаа нэрнэ. Майки маш олон цэргүүдийн дундуур тоогчгүй болохсаар сөмрөө орж ирээд залуусаа та нар юу хийж байгаа юм бэ гэд мишэн. Гэхдээ шууд Тайжугийн гар орж ирэн Майкийг газартай савна. Гэхдээ Майки юу гэж юм хордон унах уу буцаж босч ирнэ. Гэхдээ Тайжу юм ярьж байгаад л гинэт газар умнаад өгнө. Үнэн дээр Майкийн нүдэнд харагдахааргүй тийм их хурдаар өшгөлчихсэн байдаг. Тайжуч мөчөөгөө өгөхгүй босч ирээд гадаа байгаа 100 цэгээд уутахад хариу өгсөнгүй. Гэхдээ гадаа нь гарч ирээд харахад Кэн бүгдийг нь ганцаараа зодчихсан байдаг. Такемичи дараа нь бүгд амьд байгаа даалгавар биелсэн гэдгийг ойлгоод нулимсаа туслуудаад газар унаад өгөхөн тэр.
Харин түүнийг Мицуя үүрсээр бүгд явна Тайжугийн хоёр сугны үүсч Тайжуг хаяад яваад өгнө. Мөн Хаккай болон Юзухаж Тайжутай жоохон ярилцаж байгаад яваад өгөн тэр. Харин дараа нь Такемичи Хинатай уулзна. Гэтэл үзэгдэл солигдоод Хина аав дээр ирээд та Такемичид юу гэж хэлсэн юм гэхэд уучлаарай. Хина. Гэхдээ надад ямар байгааг ойлгоо үзэлтэй. Би чамайг хулигантай байлгаж чадахгүй. Би чамайг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Хина аавда би Такемичиг Юукунд нь хайртай. Түүнийг зүгээр л нэг хулиган гэдэг үгээр илэрхийлж чадахгүй гэж хэлээд гараад явдаг. Дараа нь Хина сүмд ирээд мөргөж байхад ард нь Эмма бас хурж ирдэг. Эмма Хинад болсон бүх явдлыг сонсоод Такемичтэй аваачж уулзуулна. Такемичийн үлэмсээ асгаруулсаар намайг уучлаарай. Би чамайг аюулд оруулсан. Чамайг хамгаалж чадаагүй. Би чамайг хамгаална гэж амласан. Би чамайг үхэж байсан ч хамгаална. Гүйж байна. Битгий надаас салаач гэхэд Хина энэсээр буцаж нийлдэг. Дараа нь Такемичи Майки хоёр зүгтаа явж байгаад Такемичи танаа эцэг их хаана байдаг юм бэ гэхэд надад эцэг их аль алинж байхгүй. Би Эмма болон өвөөтэйг амьдардаг. Эмма бит хоёр өөр ээжтэй. Эммагийн ээж 10 жилийн өмнө түүнийг орхиод явсан. Манай том ах яг л бидний аав шиг байсан. Би заримдаа түүнийгүүгээр төөрсөн мэт санагддаг. Түүнийгүүгээр би ганцаарддаг. Юу хийхээ мэдэхгүй болдог. Тийм үеүүдэд миний толгой дотор хоосордог. Би энэ ертөнцид өөрийн замаа бүрэн алдаж орхидог. Зөв буруугийн ялгааг харахаа болчихдог. Миний ах бүлэгмийн удирдагч байсан ч зодтолдож чаддгүй байсан. Тэр олон залуусыг доороо авсан. Түүнийг Токиогийн хулигчнууд дагсан. Тулаанд ялах нь хамгийн чухал биш. Гол нь өөртөө ялагдахгүй байх. Гэж хэлдэг. Дараа нь Такемичи Хинатай шинэ жилийн баяраа тэмдэглээд явж байхад Мицуя Аккай, Юзуха мөн Мицуягийн хоёр дүү Луна болон Манатай тардаг. Харин Мицуягийн дүүнэр Хина Такемичигээс сулгаалаад аваад явхан тэр. Бас Тайжу гэрээсээ явахдаа би Аккайг хүчтэй болгож өсөхийг хүссэн. Түүний сул дорой байдал миний дургийг хүргэдэг байсан. Тэр Такемичи гэж яг юм. Миний хүртэл өөрчилж чадаагүй. Аккайг тэр өөрчилсөн. Одоо надад энэ гэрт хийгээд байх зүйл байхгүй. Надад өөрчлөгдөх бодол алга. Гэхдээ би хүчирхийллээр бүхнийг шийдэж болдоггүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Гэж хэлээд явсан байдаг. Тэгээд бас Юзуха Такемичид талтай болчихсон байдаг. Дараанаас нь Томаныхан уулзалтаа хийж байх ба энэ уулзалтаас гол зүйл нь Тайжугийн хоёр сугны үс нь дараагийн үеийн харлуугийн толгойлогч нар болоод Томаны доор дагаар орж байдаг. Бүр дагаар орох орохдоо Такемичигийн доор буюу 1-р салааны доор орё гэдэг. Харин дараагийн үйл явдал нь Майки Кисакиг Томанаас хөөдөг. Учир нь Чи буюу Кисакиг урвсан талаар хэлчихсэн байдаг. Хаамаа хэлэхдээ хэрвээ Кисакиг хөвөл бие ч гэсэн Томанаас гарна. Харин тэгвэл хуучин Мебиусийн 50 гишүүн, Валхалагийн 300 гишүүн бас гарна гэхэд Майки тоохчгүй байдаг. Кисаки ялагдагч нарын үгийг битгий сонс. Чи хулигануудын эрүү үеийг бүтээн гэвэстэй. Томаа томрох болно. Харин томрох үед сүүдэр дуусах нь ойлгомжтой. Би тэр харанхуйг өөр дээрээ авах болно. Чамд би хэрэгтэй. Тэгэхэд Майки ахил тоосонгүй яваад өгнө. Дараанаас Майки болон К нэг баяг янзлж байна. Тэд янзлж дуусаад Чибуюугээр Такемичигийн нүдийг дарвалсаар авчирна. Харин нэг газар ирээд Такемичигийн нүднээс Чибуюугийн гарыг авахулаад тав тоолоод нүдийг нээлгэх үед урд нь байк зогсож байв. Энэ байкийг Такемичид бэлгэлж байгаа. Энэ CB250 бабуу бөгөөд Майкигийнхтай ихэр. Үүнийг түүний ах Филиппинд явж байгаад нэг балгас дундаас одоогийн Майкигийн байкны мотортой цуг моторыг олсон гэдэг. Харин тэрийг нь К Майки 2 эд ангиудхийн угсарсан нь. Такемичиж өөрийнхөө байк дээр сууж үзээл. Гэхдээ энэ байк авсан хүнээс нь илүү энд Чибуюу баярлаад ах юм. Такемичид каск өмсүүлээд Майки ард нь сун гэрхэн унах талаар зааж өгөхөр болно. Такемичи жидгийг нь аваад хаас тоором зоож ялахгүй байдаг. Төд удаагүй Такемичи арай сайжраад Майки тэр хоёр ярилцаад ахынх нь энийг олж байсан газар руу зугтаа явна гэж тэр хоёр нэг нэгэндээ амлдаг. Дараа нь Такемичи бөөндөө байхдаа дурсгалын зураг даруулъя гэдэг санал гаргаад зургийн аппарат дээрээ таймер тавьж орхиод Такемичиг ялсгүйхэд амжихгүй ийм нэг хөхтөө зураг даруулна. Дараа нь Такемичи автотой салах ёсхийн гар бариад бодит цаг хугацаанд ирэхэд оршуулгын ёслол дээр ирсэн байдаг. Хоёр ухтаа өгч нь ахын минь оршуулах ёслолд ирсэнд баярлаа гэж хэлэх ба дараа нь тэр хоёрын нэр нь Луна ба Мана гих ба энэ нэрийг сонсоод Мицуягийн дүү гэдгийг нь мэдээд арай гэж бодон Яарангийн Талигаачийн зургийн өмнө ирэхэд Мицуя байдаг. Такемичи дараа нь ийм зүйл байх боломжгүй гэж гүйсээр байгаад мэдээлэлээс үзэхэд Хинаж гэсэн өөд болчихсон байдаг. Такемичи гэртээрэд сууж байгаад ширээн дээр байгаа дээр үед даруулсан зураг харна. Гэтэл гаднаас наавтаа орж ирээд энэ цаг хугацаа хамгийн муу нь гэж хэлдэг. Учир нь Хинаж бас аврагдаагүйгээс гадна хуучин Томаны бүх гишүүд үгсэн гэдэг. Чибуюу буудуулж өгсөн
Хаккай шатаж өгсөн. Мицуя боомлж алуулсан. Кен гудгалуулж өгсөн. Казутара болон Пачи нар бас алуулсан. Гэх ба эдгээр алхахын гэмт хэрэгүүдэд 90 сурвалжлагдаж байгаа хүмүн нь Майки гэдэг. Такемичи Майки тэднийг алах учиргүй гэхэд би ч гэсэн үннийг мэдмээр байна. Би ч гэсэн Майкитай уулзаж ярилцмаар байна. Гэхдээ чи л үүнийг хийж чадна. Чи л ганц аллуулаагүй үлдсэн гэж хэлдэг. Такемичигийн ширээн дээр нэг илгээмж ирсэн байх ба задлаад үцхэд 1 сарын 20-нд миний өмнө нь хэлж байсан газар уулзъя гэдэг. Энэ нь Филиппинээс ирсэн захиа байх ба Такемичи Майкигийн ярьж байсан өнөөх мотор олж байсан газрыг санана. Дараа нь онгоцон цуусаар Такемичи Наото 2 Филиппинд ирээд өнөөх балгасны өмнө ирээд Наото том юм аа салж явъя гэдэг. Такемичи явж байхдаа ботсон зүйлс нь энэ минь яах удаага ирээдүйн Майкитай уулзах гэж байгаа. Тэр ямар хуу болсон бол хуучин шигэ байгаа болов уу? Би түүнтэй уулзахаараа юу ярих вэ? Тэр өөрчлөгдсөн байх. Тэр магадгүй бүгдийг нь алсан гэж бодсоор явна. Дараа нь Майкитай уулзаад Такемичи Майкиг хараад уйлахад одоо жуулан хаажаал хэвээрээ байна. Би энд ирээд ахийнхаа талаар бодсон үед бүх төрлийн дурсамжууд буцаж ирсэн. Би хүүхэд байхдаа олон ч залуустай дуудалцсан. Найзуудтай ч болсон. Инээлтсэн. Бас тэд нартай уйлсан гэж байгаад Такемичигээс чи яагаад Томанаас гарсан юм гэж асуув. Би чамайг надтай хамт үлдээсэй гэж хүссэн. Би чамайг ах шиг минь намайг загнаасаа гэж хүссэн. Би хамгийн сайнаараа хичээсэн. Гэхдээ би үүнийг барьж дийлээгүй. Би өөрийгөө алтгаа болж чадаагүй. Би чамайг Томанаас гарахыг чинь зогсоох гэхэд Кэ надад ингэж хэлсэн. Тэр Томаны болох зүйлс тохирохгүй байна. Чиний сонгосон зам чи хүчирхийлэлээр дүүрэн байна. Мицуя бит хоёр энэ зам дээр амьдралаа шамдаатгаж. Би чи дэврээ гаргасан. Би Такемичид өртөө. Би түүнийг бидэн шиг болохыг хүсэхгүй байна. Түүнийг бити оруул гэж хэлсэн байдаг. Дараа нь Майкич би бүгдийг нь алсан гэж хэлдэг. Би чамтай энд бүхнийг дуусгамаар байна гэд Такемичид буу өгөөд би энд бүх зүйлийг дуусгамаар байна. Мөрөөдлөөч гэсэн. Би анх удаа хүн алж үзэхдээ юу ч мэдрээгүй. Тэгээд би нэг зүйл ойлгосон. Би хүмүүсийг алснаар асуудал амархан шийдэж болно гэдэг. Би замдаа хөндлөссөн хэнийг ч алж чадна гэдэг. Үүнийг Такемичи сонсоод чиний буруу. Чи өрөөсөө өөрчлөгдөөгүй гэхэд Майки замдж аваад газар шидээд дээр нь бууга тулган түүний нүдийг хараад чи буюуг алсан үе бодно. Чи буюугийн эцсийн үг нь тэр нэг өдөр чамааг хайж ирнэ. Хэрвээ тэр чамааг олвол удаа хугацааны аяллаасаа ирсэн гэсэн үг. Түүний нүд рүү хар. Түүний нүд хизээж худлаа хэлдэггүй. Гойж байна. Түүнд итгээрэй гэсэн байдаг. Майкич Такемичигийн нүд рүү харан уйлсаар бууга ав Такемичи хэрвээ чи намайг алахгүй бол чи хүүх болно гэж хэлж байхад буундуу дугран Майки буудуулах нь тэр. Түүнийг Наото буудсан байдаг. Гэхдээ үүндээ Майки Такемичиг алах гээгүй ба түүний буу сумгүй байдаг. Майки Такемичигийн гар дээр үхлээ хэвтгтээ. Эцэст нь энэ бүхэн дуслаа. Миний амьдрал зовлонгоор дүүрэн байсан. Гэхдээ Такемичи би бүгдийг нь өөрчилж чадна. Би цаг хугацаагаар аялж чадна. Би амлаж байна. Би хизээж бууж өгөхгүй. Тийм учраас бити ингэж яар гэд Майки чиний гар үнэхээр дулаах юм аа гэд Такемичигийн гарн дээр нас бардаг. Такемичи буцаад өнгөрсөнд ирэн бороонд дугуйн үдсээр байж байдаг. Түүний гарнаас цус урссаар дугуйн цус болчихсон байхыг харвас. Тэр өдөр чинь үдсэн байдаг. Чи буюу түүнийг болиулаад түүнтэй ярилцсан болсон бүх зүйлсийг сонсоод дахин засахаар болно. Харин дараа нь нэг байшингийн дээвэр дээр нэг гай сууж байх ба түүн дээр Кисаки болон Хаама ярин түүнтэй амдрах гин. Энэ хүн бол Тинжикүгийн босс Изана Курокава. Харин дараа нь Тинжикүгийнхэн Томаны хүмүүсийг таарсан газраа зодсоор байдаг. Энэ үед Такемичиг Тинжикүгийнхэн бүсэлчихсэн байхад чи буюу үр жирэн аваад Такемичиг зүхтаалгаад өөрөө зодтолтно. Гэхдээ нэг том биетэй нөхөр нь хурж ирэн чи буюуг нистлэн зохино. Энэ том биетэй нөхөр бол Мочизуки. Окей. Тинжику бүлэг Томаныхныг хайж олон зодсоор байдаг ба Такемичиг гүйж явж байгаад Тинжикүгийн нэг нөхөр цавуулаад олон залуус дүүдүүлж эхэлдэг. Гэхдээ түүний найзууд ирж түүнийг аварна. Тэд бөөнд зодтолдох ба төд удалгүй байдал эвгүүтэн ялагдагтайрээ тулахад цаанаас нэг хүн Такемичи рүү алхасаар хурж ирнэ. Харин тэр хүн Кисаки байх ба Кисаки хэлэхдээ Кантогийн хэргийг эхлүүлцгээе гэдэг. Зяг тэгээд энэ үрээ Tokyo Revengers Sins 2 дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгийг хурд үзхийг хүсвэл лайк болон саб дараарай. Bye.